Өчигдөрхөн Facebook дээрээ бизнесийн ёс зүйн талаар, за тэгэд ямар ч мэрэгжил мэдлэг чадварыг ёс зүйтэй хосуулах талаар бичлэг гэж тавьсан. За тэгэд энэ бичлэгээ тавиад удаагүй байж байтал одоо энэ сенсацтай мэдээлэл цацагдаж эхэлсэн л дээ. Тэр мэдээлэл бол яг миний яриад байсан зүйлийн эсрэг хийдэж байгаа ийм дүр зураг байсан. За мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй сүнсэж худалдахад бэлэн байгаа ийм хандлагатай байдаг хүмүүсийн одоо бодит төр төрхийг бид нар харлаа штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг мөнгө бол энэ тэргүүний зорилго биш юм аа. Биднэрт шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудлууд байна. Зөвхөн Монголд л гэхэд тийм ээ маш олон асуудал байна. За тэгэд иргэдийн аж амьдрал ахуйтай холбоотой олон асуудал байна. Энэ асуудлуудыг шийдвэрлэх замаар бид нар бизнесийнхээ санааг олоод одоо боловсруулаач гэдгийн саналыг бол төвшүүлсэн байж байгаа. За тэгэд энэ тал дээр нэг жишээ хэлэх юм бол Монгол адууны Деважин төслийг санаачлагч Наранбаатарх гэж залуу байж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр тэр залуу бол анх тийм ээ адууны хулгай, за тэгэд малын хулгай энэ ямар асуудлуудыг бий болгож ийн. За тэгэд дээрэс нь замын төвжирэлт хүртэл нөлөөлөд байна гэдэг энэ асуудлуудыг олж харсан. За тэгэд үүн дээрээсээ бол одоо бүхэл бүтэн болгохыг боловсруулсан байж байгаа шүү дээ. За тэгэд сая зохион байгуулагдсан дэлхийн адууны өдөр бол энэ болгох нь ердөө л нэг хэсэг нь байсан. Тэр зэрэг энэ бодлого бүтнээрээ хэрэгжээд эхлэхэд бол ямар их өөрчлөлтийг авчирч боломжтой вэ гэдгийг бол бид нэр бол төсөөлж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ төсөл бол маш амжилттай хэрэгжиж байгаа. За дээрээс нь энэ контент хийдэг хүмүүсээс нэг жишээ авахад тийм ээ модын болтоо гэж залуу байдаг тийм ээ. За тэр хүн бол контентоор дамжуулаад жижиг одоо асуудлуудыг шийдвэрлэж байна. За тэгээд эрхэм бүр өөрөөсөө оролцоогоор жижиг асуудлуудыг энэ мэтчлэн шийдвэрлэх боломжтой юм а гэдэг санааг бас биднэрт давхар өгсөн. За тэгэхээр зэрэг гэх мэтчлэн бид нэр тийм ээ энэ олон асуудал байхад энэ асуудлуудыг одоо шийдвэрлэх маш олон боломж байна. За тэгээд энэ асуудлуудыг шийдвэрлэхдээ бид нэр одоо энэ сүүлийн үеийн технологи, хэмэл оюун ухаан, AI гэх мэтчлэн технологиг ашиглаад ч хамаагүй одоо тэр асуудлуудыг ингэж гаргаж ирээч, бизнесийнхээ санааг олооч гэдэг зүйлийг энэ дээр бас дахин хэлхийг хүсэж байна. За тэгээд мөнгө бол энэ тэргүүний зорилго биш ээ. Мөнгөний төлөө битгий үн цэнэгээгээрээ, битгий үнэт чанараа алдаарай. Тэгээд үнэт зүйлээ битгий худалдаарай, сүнсээ битгий худалдаарай гэдгийг бас энэ удаа дахин одоо хэлхийг хүсэж байна та нарт.